Сайн бацхан өрхөн сонсогчдоо Мөнгөнгөр эмнэлгийн ээлжид подкастын дугаарыг эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт Мөнгөнгөр эмнэлгийн эрүүл ахуйч давхар судлаач юмч Баярмаа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу сонсогчдоо ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бид хоёр COVID-19 халдвар хамгааллын талаар ярилцах болно. За яг асуулт эхлэхээс өмнө эмчээсээ давхар судлаач юмч гэдэг нь яг юу гэдэг хүн байдаг вэ те? Өмнө нь яг ер нь энэ мэрэгжил байсан уу? Эмнэлгүүдээс яг энэ хүмүүс ингээд хэрхэн ажилдаг талаар та бидэнд дэлгэрэнгүй яриул. За давхар судлаач эмч гэдгийг одоо хамгийн энгийнээр тайлбарлах юм бол эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийг халдвар төртгөөс урьдчилан сэргийлэлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг түүний хяндаг мэрэгчлэлтэн хэлээд байгаамаа. За бүр ингээд тодруулах юм бол эмнэлэгт тухайн халдвар хаанаас гарч болохоор байна те жишээлбэл орчингон байна уу, эрүүл ахуй байна уу гэд аюулгүй байдлыг нь үзээд за эрсдлийг нь тооцоолоод үүнээс гарч болзошгүй юм байна гэд тэнд одоо багаараа чиглэсэн шат дараатай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ бол ганцхан бас нэг эмч хүний хийх ажил биш, бөөнөрөө багаараа хамтаараа хийдэг юм ажиллагаа. За өмнө нь бол байлгүй яг уу мэдээж халдвар төвчин байгаа цагт бол давхар судлаач эмч байж л дараа. 1956 онд Анагаахын шинжилгээ ухааны их сургууль одоо хамгийн анхны төгсөгчөө бэлтгээд эрүүл ахуйч эмч гэсэн мэргэжлэр гаргаж ирсэн. Одоо сүүлд энэ ковидын халдвар гарсантай холбоотой бас манай энэ мэргэжил илүү ард олонд маань бас хүрсэн л дээ. Анх бол бас төдийлөн мэдгүйсэн юм шиг байл. Тийм тийм. За тэгэхээр бас одоо яг энэ COVID-19 нөхцөл байдлын үед вирусын тархалт айгүй ихсээд байгаа. Энэ талаар та ер нь ер нь хүмүүс нь яг ингээд буурах гад байна гэж байж идэл тархалт одоо илүү ингээд хичээл сургууль орсонтой нэмэгдэж байгаа талаар энэ дээр та яг ямар байршилтай. Тийм. Одоо хүмүүс бас ингээд яриа л байна л да. 2 ч тундаа хамрагдлаа, 3 ч хамрагдлаа. Халдварын тоо буурж байгаа юм байхгүй. Өдөрт хэдэн мянгаараа гараад байна гэл. За энэ бол нэгт бол тухайн хувь хүмүүстэй шууд холбоотой. Бид нэр мэдээж вакцина хийх ёстой. Вакцина хийлгэлээ. Гэтэл ард иргэдийн нэг ийм ойлголт байгаа. Би одоо ингээ вакцин хийлгэсэн юм чинь гээд тийм хаанга нацгаа хандах. Маска зөөхгүй байна. Хүн хоорондын зайгаа баримтлахгүй байна. Хүний бөөгнөрл үүсгээд байна. За тэгээ одоо нөгөө намар баяр наадмын сар эхэлсэн. Тэгэл энэ тэнд найр болж нөгөө хүн хоорондын зай яасан бэ? Ерөөс бөөгнөрл үүсчээд эндээс маань агиух халдвар гараад байна. Тэнгүүт ард иргэдийн дунд за вакциндаа хамрагдлаа. Халдвар ерөөсөө буурахгүй байна. Энэ вакцин ямар ч хэрэггүй юм байна. Хэрэггүй хийлгэж байна гэд ийм буруу ойлголт үүсээд байгаа. Бид нэр вакциндаа бүрэн хамрагдаад яг халдвараас сэргийлэлтийн илмээ барьж чадах юм бол энэ бол ерөөсөө тийм асуудал биш. Маска зүгээд хүн хоорондын зайгаа бариад гарын эрүүл ахуйгаа сахиад явах юм бол энэ одоо халдварын тархалтыг олд орох нь бууруулж чадна. Тэгэхээр иргэд маань 3 дугаар тундаас заавал хамрагдах хэрэгтэй байх нь тий. Тэгээ өөртөө бас давхар халдвар хамгааллын дэглэмээ бариад за гарын яриутгалыг бол маш сайн хийх хэрэгтэй юм байна. Тийм би энэ дээр бас нэмээд хэлэхэд одоо ингээд вакцин дээр бас нэг итгэдэг хүмүүс, итгэдэггүй нэг хэсэг бүлийн хүмүүс байгаа байхгүй юу? Вакцин гэдэг зүйлийг өнөөдөр хэн нэгэн зохиогоод маргааш шууд гаргаж ирж байгаа зүйл биш ээ. Энэ бол хэдэн сар жилээр судлагдаад за хийж болно гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дүгнэлт зөвшөөрөл өгсөний үндсэн дээр энэ гарч ирж байгаа зүйл. Тэгэхээр эндээ ерөөсөө эргэлзэлгүй вакциндаа бүрэн хамрагдаач, 3 дахь тундаа ч гэсэн эргэлзэлгүй хамрагдаач гэж иргэдийг уриалмаар байна. Тэгэхээр бас яг энэ COVID-19 үедээ холбогдуулаад хүмүүс бас нэг вирус тэгээ бактери хоёрыг бас хоорондын ялгааг нэг сайн итгэхгүй байгаа юм талаар та илүү ярьж өгвөл. За би ерөөсөө ингээ хамгийн энгийнээр тайлбарлая. Вирус гэдэг бол тийм нэг уургийн бөөгнөрл байгаа байхгүй юу? Тэр ерөөсөө биеэ дааж ингээ чадахгүй. Бактери гэдэг бол биеэ даасан тийм амьд организм байгаа. Вирус бол хүний биед орсноор л тэр хүний биеэр тэжээгдэж ингэж өсөж үржиж чаддаг юм зүйл. За тэгээ тухайн халдварыг вирусын халдвар байна уу, бактерийн халдвар байна үүдийг бас илрэх шинж тэмдгээр нь ялгаж болдог. Вирусын халдварын үед бол ерөнхий цочмог тийм шинж илэрдэг. Ерөөсөө ингэж явцсан цочмог байдаг. За тэгээ бид ерөнхий хорлогын шинж тэмдэг илэрнэ. Нөгөө ядрах, нусгайрах, толгой өвдөх, халуурах, ханиалгах гэд энэ бүх шинж тэмдгүүд илэрдэг. За харин бактерийн халдварын үед бол энэ шинж тэмдэг бүдэг байдаг, нэг илэрхгүй. За тэнгүүтээ явцсан тийм нэг түрүүний вирусын хоол цочмог байсан бол бактерийн тийм
айжим, удаан явцтай юм байдаг. Тэгээ үүн дээрээс үндэслээд бактери вирусын халдвар гэдэг нь бас ингээд илүү шинжээс нь ялгаж болно. За дараа нь одоо вирусын халдвартай байхад антибиотик хэрэглээ те бактери эсрэг юм уугаад бол үр дүнгөө. Тэгэхээр энэ ингээд тус тустай ялгаатай энийг нарийн мэрэгжлийн одоо эмчтэр очиж бичүүлж одоо өөрийгөө тий дуур мэдээ юм авахгүй те эмчийн зөвлөгөө бас сайн даах хэрэгтэй юм шүү. За одоо нэг сургууль цэцэрлэг орсонтой холбогдтойгоор халдвар бол ингээд маш их ихслээ гэх хүмүүс яриад байгаа тийм. Энэ дээр бас таны бодлоор яг энэ үнэн үү? Яг хоо сургууль цэцэрлэг ороод тэгсэн юм бол байхгүй. Нөгөө л миний хэлдэг одоо нөгөө найр наадмын сар болчиход хүмүүс харин найр наадмандаа яваал хүний бөгнөл одоо үүсгээд ихсээд байгаа байхгүй юу? Тэнд бол мэдээж маска зүгөөд явахгүй нь ойлгомжтой. А сургуультай бол нөгөө хүүхдүүд маань маска зүгөөд хүн хоороны заа басч бариад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сургууль цэцэрлэг ихснээс болж халдвар гарах биш өөр шалтгаанаа гараад байгаа. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдтэй авчирч халдааж ин дам хавтал үүсгэж ин. Тийм Тэрнээс яг энэндээ бол шууд хамааралтай юм бол байхгүй гэж бодож байна. За тэгэхээр эмчээсээ бас энэ асуултыг асуумаар байгаа. Яг хүмүүс нөгөө нэг ариутгал халдваргүйтэл гэдээ яриад байдаг те. Энэ нэг ингээд тусдаа зүйл үү? Яг ариутгал гэдэг нь юу юм? Халдваргүйтэл гэдэг нь юу юм? Та энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгвөл. За энэ бол хоёр өөр тусдаа зүйл. Халдваргүйт гэдэг нь бол тухайн нянгийн тоог зөвшөөдөхтэй хэмжээнд хүрэж байгаа байхгүй юу? За ариутгах гэдэг бол тухайн нянгийн тоог бүр 0 хэлбэр шилжүүлж байгаа юм. Тэгэхээр ариутгахын тулд тийм тусгай тоног төхөөрөмж хэрэгэлдэг. Бид нар болохоор ингээ гараа ариутгалаа гэж яриад өвчсөн. Гэтэл энэ бол гараа халдваргүй тэглээ гэж ярих хэвээр. Бид нэр гараа угааснаар гараа аниас гэлэр цэвэрснээрээ бид нэр нянгийн тоог төвшөөрөлтөд хэмжээ хүртэл бууруулж байгаа юм. Тэрнээс биш бүр 0 болгож тийм ариутгаагүй. Хэрвээ ариутгалаа гэх юм бол заавал тэр тоног төхөөрөмжөнд хийж ижил ариутгалаа гэж ярих нь шүү дээ. Тэгэхээр бас албан байгууллагууд маань тий гараа ариутгаараа гэж хэлэх нь тийм тэр бас айгүй буруу. Бас халдвар хамгаалал гэж бас айгүй их яриа хөвчсөн. Тэр бол бас буруу. Яг ингээд бодоод үзэхэд халдварыг хамгаална гэдэг чинь учир дутагдaltaй бас тий халдвараас сэргийлнэ гэж ярьж иж энэ яг зөв ойлголт болж ирж байгаа. За тэгэхээр мөнгөн гүр эмнэлгийн хувьд халдвараас хэрхэн сэргийлж байгаа вэ? За мөнгөн гүр эмнэлгийн хувьд бол халдвараас сэргийлэх гихнээ бүрэн баримталж байна. Ажилчид маань бүгд 3 дахь вакциндаа хамрагдлаа. За үйлчлүүлэгч маань бүгдээрээ орох гарах урсгалан нэг байна. Тэгээ нэлээд ихтэй эмшүүлэгчдээс 2 дахь вакцины тунг бүрэн шаардж байна. Мөн одоо төвчсөн онцлогоор хэвтүүлж байна. За тэгэхээр үүгээр өнөөдрийн маань подкастын дугаар өндөрлөж байна. За тэгэхээр мөнгөн гүр эмнэлгийн эрүүл ахуйч дархар судлаач эмч Баярмаа маань бидэнд ариутгал халдваргүйтэй халдвараас сэргийлэх гэх мэтчлэн мэдээллийн одоо зөрүүтэй ойлголтуудыг бидэнд илүү сайн тайлбарлаж өглөө. За мөн COVID-19 халдварын үед хүмүүс маань хэрхэн хоорондоо зайгаа барих уу? Тэгээд халдвараас сэргийлэх дэглэмийг хэрхэн барих талаараас зөвлөгөөнүүдийг өглөө. Тэгээд танд өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд сонсогчдоо бас дахин хэлье. Бүгдээрээ одоо энэ хүү халдварт хүчнээс сэргийлэхийн тулд амны хаалтаа зөв, хүн хоорондын зайгаа барих, гарын эрүүл хавгаас сах. Ингүүл ерөөсөө энэ 3 л зүйлийг ягштал баримтлах юм бол халдвараас өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой шүү гэдгийг дахин хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа.